За сайн байна уу? Энэ уншлага очих өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. За уншлагаараа тусан дуучлаарай. Тэгээд хувийн зүгээс бас хамралт баяр ёслол хийгээд таарчлаа. За тэгээд энэ удаагийн маань сонголт 1 2 3 3 бүлийн сонголттой. За энэ удаагийн маань мэрэг бол зоосны мэрэг байгаа. За зүгээр л нүдэн тусна төлгөө сонгоорой гэж би бол зөвлөнө. Яагаад гэхээр өөрөөсөө ямар нэгэн асуулт асуугаад энэ асуудал шийдэгдэх болов тэр болох болов гэсэн асуулт асуугаад төлөв тавилах сонгохоор төлөгч нь төөрөх аюултай. Яг одоо байгаа энэ мэрэг танд очих цаг минутын танд хэрэгтэй уншлагууд очих учраас илүү их юм бодохгүйгээр өнүүдэн туснаа сонгороо. За нэгдүгээр бол энэ богц байна. Мөн хоёр дахь нь бол ингээд ташуур ногт туурга хазаар тийм ээ. За гурав дахь нь бол хөр байна. За ингээд энергийн шалгалттай учраас нэгдүгээр бүлгийн уншлагыг эхлүүлчих. Би шууд ингээд өргөжлүүлээ явж байгаа учраас цаг тавьж өгдөг хүмүүстээ баярлалаа. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн маань энергийн шалгалт нь юу байна вэ? Хэдүүлээ уншиж цаая. За. Цаасны мэрэгэн дээр. За энергийн шалгалт гэхэд хэлэхээр за энэ дагуу хүмүүс болвол дотоод сүнсний сэрэлт, алд ухамсар, дотоод хүүхэд мөнхөд гэдэг ямар нэгэн юм шашин, астрологи, геоменси, зурхаа, натал иймэрхүү зүйлээр их сонирхож оролдож байгаа хүмүүс юм уу да гэж харж ирж шүү. За энерги бол асар их алдагдaltaй. Нэмэх энерги агуулмжигтэй учраас хасах энерги буюу соролт ихсэн байна. За ямар нэгэн байдлаар энерги алдагдлаас юу үүсдэг вэ? Дотор муухаарах, бие сулдах, жожигрох, ганцаараа өөрийгөө хорих, хаших. За тэгээ юу үсээд байгаагаасаа ойлгохгүйгээсээ болоод ингээд төөрөөд нэг юм дахин давтаж хийгээд яваад байна гэж өөртөө зөрөлдөд өөрийнхөө сүдэртэй талыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Өөрийнхөө бүх юм ингээд санснаар нь байлгах гэдэг байна гэсэн утгатай. За энэ бол ер нь ийм сүнсний сэрэлт мэрэлтийн тухай, шашны тухай, ураг удмын тухай сонирхоод байгаа хүн юм уу да гэж харлаа шүү. За энэ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийг бол за ингэхээр татаад үзье. За ажил үйл зам мөр ямар хуу байна вэ гэд хэдүүлээ харцгаая. За уншлага бол хүлээсэн л байна. Энэ дээр бол за мөн адил ингэж гарч ирж байна. За нэг юмыг дахин давтаж хийхэд салгаад байна. Тэг хийж байгаа юм ойлгохгүй бясалгал ч юм уу ямар нэг юм шашны ямар нэгэн зүйл за зан үйл иймэрхүү юм өөртөө айгүй их нээлгсэн харагдчихээн. За ингээл онгош хүртэнтэй юм байна. Чи ийм юм байна. Чи тийм юм байна гэсэн баахан юм хундлаа ятгалаг тэгээ баахан юм буруу юм шашны зан үйл хийгээд тэрнээсээ болоод гаццсан юм харагдчихээн. За хувийн амьдрал талын чи юмн дээр бол юу гарч ирж байна гэхээр ийм дийлэнгийн юм ногоон усан цэнгэр улаан улбар шар ийм өнгөнд тод өнгөнд дуртай хүмүүс байгаад байна. За шар ч юм уу ийм өнгөнд дуртай. Амьдрал чи орлого бол гоё орж ирэхээр харагдчихээн. Хугацаанд за ажил үйлс хийж байгаа юмнууд чинь дэвччихээн. Та саяхан аян зам мамд явсан юм уу явах га төлөвлөж байгаа бол явахаар харагдчих бай шүү заяа. Хар гэр бүлийнхаа төлөө гэж гарч ирж байна. За мөн тэмээд яв. Юм чинь ингээ гүйц дүүрхгүй орлогчин гүйцээ дүүрхгүй байна. Орж ирэхдээ өстө сав буян шиг даллага одоо тийм иймэрхүү юмнууд чинь дутуу байгаа даа шүү гэж гарч ирж байна заяа. Энэ дээр тэгээ нэг сүнс яриад идэг, бясалгал хийгээд идэг, сансраг ухтуугаас тэлцэн юм бодоод яваад идэг. За яг амьдрал дээр бас тийм байж чадчихээн үгүй юу гэдгийг чинь бас мэрэгэн дээр харж байна. Төлбөргүй байгаад байна. Юмыг дундаас нь орхичдаг зан характерууд өөртөө чи харагдаж байгаа учраас за ингээд төлгөн дээр зэлмэлэн юм хар бараа юмнууд харагдж ирж байна. Ямар нэгэн байдлаар өргөл зөв мөргөнөө өргөл ингээ өргөө дундуур нь битээ засаарэ. Таслаад орхичоорой гэж гарч ирж байна. За тэгээ 8-ын тоо, 6-ын тоо, 9-ийн тоо, 1-ийн тоо их хвшлэн харагдаад энэ өөрөө чи хараад байгаа зүйл юм уу? Тийм өдрүүдэд их
бодоод байгаа мó, төлөвлөд байгаа мó, тийм өдрүүдэд ямар нэгэн ажил байгаад байгаа мó гэж харагдаж байна. Сайн хэл мэдээ сонсогдохоор харагдаж байна. За тамга тэмдэг бичиг цаастай холбоотой асуудал дээр бол урт хугацаанд өөрт чи ээлтэй, ивэлтэй буух гэж байна. За эдийн тэнгэр гэдэг юм а дуудуулна. Энерги сайхан цэвэрлүүлнэ. Та нар энерги гэхээр лаа хасаагаад байны бөмбөлгөд ороод хэвтчихийг хэлэхгүй. Өргөл гэхээрээ сүү өргөл, шашин шүтлэг, дал тухамсар сүнс гэхээрээ бяцлал хийгээ суугаадахыг хэлэхгүй шүү дээ. Тийм амар жожигроод өөрийгөө ингээд юм юмнаас хашцаагаад ах юм. Тэгээ зоос мөнгөө сайхан дуудаж даллуулан заяа тогтоод байгаа юм алга. Хүн харахад бол гаваад байгаа юм байхгүй юм шиг мөртлөө цагаан ламд их хүрт тийм байна. Тэгээ цагаан цайлгаа ингээд хүн тамаг юмаа ярьчдаг, ингэцэн тэгцэн тийм юм хийх гэж байгаа, юм хийх гэж байгаа гэдгээсээ болоо дандаа ховж илүүд болоо мараасаа дуудаж авчирдаг хүн байна гэж гарч ирж шүү заяа. За тэгээд мөн яаж нэхэр тийм байна. Урт хугацааны аягүй сайн урд нь олж исэн болж исэн. Урд нь амьдрал чинь арай ингээд цэцгэлцээш юм санагдаад одоо юм гацаанд орсон юм шиг санагдаад энэ олж байгаа зүйл чинь багассан юм шиг мэдрэмж төрөөд удсан байна. За тэгээд өөртөө сайн ажилламаар байна. Энерги аягүй их алдсан байна. Өөрт чинь юм өөрөө ийм янз янзын юмар битээ оролдолтой хийж өгч байгаа хүмүүсийг буруутгаж авах ямар шаардлага байхгүй. Хийж байгаа хүн чинь 10 учир цангилааны чинь нэгийг тайлна. За төлөв гэдэг юм ч гэсэн 10 учир цангилааны нэгийг л тайлаад өнгөрч байгаа. Дом засал үйлүүд бол шаардлагатай. Тэр өргөл энэ төрөө өргөж өөрийнхөө холбогдох ёстой юмтай зөв замаар нь зөв юмар холбогдоо. Буруу юмар битээ оролдоорой. За тэгээд тэр тусмаа сүнс энэ ураг удам өвдөл за тэгээд энэ шашны зан үйлийн нэг юм дутуу гажмаг юм яаж юм хаалгасан энэ дээр бас нэг юм чи онгош шүтэнтэй юм байх шүү чи бурхан тахилтай юм байх шүү гэд ингээд нэг юм хаалгаад худлаа хаасан худлаа домнсон худлаа хийсэн юм үйл бас харагдчихээн ийм юм хийж явуулах чинь өөрөө нүгэл юм болохгүй заа юу ийм юм харагдчих шүү нэг хоёрдгийн хэдэн хүн цэвхэн хүн байна. За хувийн амьдралын асуудал дээр бол энэ мэргийг харж байгаа дийлэнх хүмүүс бол салж нээсэн юм харилцаатай. За хажуудаа бол хүн байна. За тэгсэн мөрчлөө ингээд салаал нийлээд идэг. Амьдрал чинь салалт бол нэг болон түүнээс олон удаа тохиолдчихсон гэж харж ирж шүү. За тэгээд мөн ясын ид жоохон өвдөд байгаа харагдаж байна. За тэг хөл гар жоохон сэрүүд дараад байгаа мэдрэмж орсон байна. За тэр толгой нэг юм айц төгшүүртэй. За мөнгө төрний урсгал ингээ хэвээ юм шиг мөртлөө урдны шиг их орохгүй байгаа юм байна. Гарц нэгдсэн байна. Ер нь ингээ засал үйл хийлгэснээсээ хойш сайжирсан уу сайжраагүй юу гэдгийг бас жоохон анзаарна. Уул нь сайн талаар нь юм хийж өгсөн юм шиг байх юм. Тэгээд тосож авж байгаа өөрөө ингээд өргөл мөргөл юмнуудаа сайн ихгүй цээр мэрэ сайн барихгүй халиамыг дутуу ивэл хийлгэд ерөөсөө хэрэггүй битээ оролдсаа юу. Би бол ингэж зөвлөнө. За хайр сэтгэл амьдралын чинь талаар хараад. Энд бол нэг хайр сэтгэл гэхээсээ илүү эд материал, карьер, ирээдүйн ажил төрөл, амжилт, ажлын хүрээл, орчин оршноо ингээд харж байгаа хүмүүсийн тухай гарч ирж байна л да. За энэ дээр яасан юм? За ерөнхийдөө бол гайгүй нааштай шийдэгднэ цаг хугацаа жоох орох нэ. Ер нь ингээд намар амьдралт чинь гой юмуд их тохиолддог. Хавар амьдрал чинь жоохон савлж өгдөг. Өвөл бол харьцангуй нам гүн 100 бол ингээд бүр ингээ хөл өнгөрөө сэтгэл өнгөрчтэй байна л да. Саяхнаас энэ хүн яасан бэ гэсэн чинь хажууд хүндээ сэтгэл дүүрэн байгаа болчихсон байна. Та хоёроо ойлголцол байхгүй. Юм бол хэрүүлж нэгэ бүр дуугаа ураагаа баг ингээ яваад өгчмөр, болоод өгчмөр өөрөө ингээ салхсан энэ харилцааг таслахад бэлээ юм байдалтай байгаад байгаа мөртлөө за та хоёрын голд байгаа энэ асуудлууд ч юм уу мөнгө төгрөгтэй холбоотой, бичиг састай холбоотой юм уу хаалс ирээдүйтэй холбоотой юм асуудлуудаасаа болоод та ингээд хорхиж явж чадахгүй ингээд байгаад байгаа юм байна. Нэр хүнд ч юм уу иймэрхүү юм бодоод ингээд байгаад байгаа юм байна гэж харагдчихэв. За тэгээд амьдралт чинь бол учрал бол зөндөө сайхан гарч ирж байна. Ажил төрөл энэ холын замд явах гэж байгаа л явах хэрэгтэй яваарэ гэж хэлээ. За өөртөө авмаар байгаа санаад ингээд бодоод авмаар байгаа зүйл байгаа мөртлөө тэрийг хойш нь тавиад байна. Энийг аав нь өөрийгөө эрхлүүлнэ. Өөртөө юм зориулна шүү заа юу. Ингэж мэрэг хэлж जैन за. За цаг хугацаа зарим зүйл цаг хугацаанаар шалтгаалж байгаа учраас алей амиг тавтан хийгээрээ олон төрлийн юм зэрэг битээ эхлүүлээд энд тацангаа олон хүнд даатгаал өөргөө олон юмар хийгээд ингээ яваад тах шаардлага байхгүй. Нэг юм тууштай бариараа сайхан бариараа гэж гарч ирж шүү заа юу. Тэгвэл талд эхлүүлсэн юм чинь дандаа дундаасаа дундраар байхгүй болчихно гэсэн утгатай. Юм гарч ин хугацаа жоохон орноо бодо санаж байгаа зүйл чинь бол хугацаа орох гэж байна. Яг одоо шийдэгдээд юм яг одоо болоод байгаа зүйл байхгүй байна гэж гарч ирж байна. За
За одоо дуу маялалж ихтэйхэн чимэн дуу маялалт л байгаа л да маа да энэ төлөгийг үзэх хүн. Хөнгөрчжээ. Нэг сая нозоорлын байдалтай байж байгаад одооноос хөнгөрч эхэлж байна гэж гарч ирж байна. За. За олж олвол ерөнхийдөө орж ирнэ. Хүрээл, танилын хүрээлтэй, нэр хүндтэй энэ гой найс нөхдийн хүрээл чинь тэлж үзэгдэж байна. Гэр орноосоо гарнаа, гадар дотор явнаа, гарч ормоор байна. Горж орооч яагаад ингэ боогдож цагдаад байгаа юм бэ? Хартал цэрэлт хил амнаас айгаад идэм үү? Яг юунаас айгаад ингэж идэм бэ? Гарч орохоор бол гарч ороо. Хойр зүрийн төлөвсөн ажлуудаа бодоо. За хуримтлалаа одооноос эхлүүлээ. Яа ингэ хуримтлал авахгүй нэг тийм мөнгөтэй юм мөнгө бас нэг тийм биш. Тийм мөртлөө хүмүүс өөрөө ч айгу мөнгөтэй гэж хараад байдаг. Тэгээ өөрөө болоог өсөөгөө баахан юм үйл хэлээ баахан мөнгө төр гарч байдаг. Иймэрхүү юм харагдаж байна. За болсон үйлнүүдээс бол за буйны юм сайн цагаан зөгийн үйлүүд бол өөртөө ч маш сайн гоё хийгдсэн байна. Хар зөгийн үйлүүдээ бол гүйцэд дуусгалаарэ. За өөрийгөө бас танихад энэ даал тухамсар сүнс дотоод сэрэлт мэрэлт гэдэг юмнууд дандаа дутуу орхиж байна. Гүйцэд яваа хүн болгон сүнс яриад хүн болгон онгод тэнгэр яриад хүн болгон ламбуу яриад ингээд байгаа ч гэсэн өөрийн чинь юм бол өөр юм байна. Хэр баг юм санаа чинь нийцгүй байгаас тэгээ энэ төлөгийг үзэж явахтай ч гэсэн за энийг иймэрхүү юм ярих гэж байна. Энэ тиймэрхүү юм арах чинь төлөгчөө ингээд давхар төлөвлөдөх шаардлага ерөөсөй байхгүй шүү. Энд хэрэгтэй үгнээс чи хэрэгтэй юм сонсогдож байгаа болохоос биш хин нэртэй чадaltaй хин дээр дормоо сайн гэж явж байгаа юм байхгүй. Энэ дандаа хувьдтай хүмүүс шүү. За хэнийг сонгосон хүмүүс. Саваа дүрэг заяа сайл сүрнийхаа савыг бэлдээ саваа дүрэг. Ийд материал чинь чухал байгаа болохоос ирэм дараа ч юм бол дараагийн асуудал шүү гэдгийг бас мэрэг өөрчилж хэлж шүү за. За ерөнхийдөө яасан бэ өөр шүү. За ингээд гарч ийн. За ингээ ухаан бодлогоо зэгцтэй байхгүй ингээл янз янзын хэрэгтэй хэрэггүй юм бодвол тархитлогоо дэмэн юмд ажиллуулаад өөрөө тэрэндээ ядар сүлдэд байна. За амьдралд ч юм бол эрэг сайхан өөрчлөлтүүд эрэг гой сайхан үйлчлүүд зам харгууг чинь нээж байгаа энергийг чинь зөв сайхнаар тэтгэж өгөх. За ингээд өөрт чинь ингээд зөв юм зөв өргөл өргөх зөв юм хийх зөв байх гэдэг юмнуудыг чинь ингээд бэлдээд өгч байгаа хүмүүс бол харагж ийн учирны гарч ирж ийн зам мөр нийлэх нь үзэл бодол санаа нийлэх нь энэ юмнууд чинь өөдрөг сайхнаар гарч ирж шүү. Тийм учраас өөр байгаа зүйлээ талархан хүлээж аваад за тэгээд дундаас нь орохгүйгээр үүлээ дундруулахгүйгээр гүйцээ сайн яваарай гэж миний зүгээс бол зөвлөмөр байна. За тэгээд болвол одоо бол саваа бэлтэж байгаа учраас идэ дуудуулж даллуулах юмнуудаа сайн хэлгээрэй. Тэгээд амьдрал ахуйны жижиг шашиг асуудал маргаан бол хэсэгхэн хугацааны байгаад энэ сэтгэл хөдлөл сайхан барина шүү гэж мэрэгэн дээр зөвлөж шүү за. За ингээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. За амьдрал ахуй төрт чинь сайн ямарч хайсан ирэл чинь олдож сүнс чинь сэрсэн бол мөн зөв үеийн дэлгэрэх болтугай. За 2 дугаар бүлэг. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа энергийн шалгалтыг эхлүүлцгээе. За жүжиг, кино олон нийтийн газраар явсан байна. Эсвэл худалдааны төвүүд юм уу олон нийтийн газруудаар хөдөлгөөн хийж явсан харагдаж байна. Шилжил хөдөлгөөнтэй харагдаж байна. За уйс юм уу да гэж харж шүү. За мэрэгэн дээр өөртөө шинэ юм хүүртэг малгайтай цамц хүүдийн малгай ч юм уу иймэрхүү юм авсан байна. Хүүх өнгийн юм уу харан бар өнгийн харагдаж байна. Эсвэл хүүх бичиг мичиг хар бараа өнгийн судал модалтай болтой юм аа. За мөн ийм хаагцсан боогцсон хоригдсон юм шиг мэдрэмжүүд гарч ирж байна. Энд дээр ийм зарим хүмүүс нь ийм юмд очиод ийм шүүх цагдаагийн газар очиод гарч ирсэн болтой. Шүүх цагдаагаар очиод орчоод гарч ирж байгаа юм уу? Тиймэрхүү газраар явчаад ирж байгаа юм уу гэж гарч ирж чинь цагдаа шүүх тороо хашаатай холбоотой юмнуудаар ингэ явсан байна. За хил мэдээ сураглаад эсвэл тийм хүмүүстэй уулзаад ингэж явсан юм уу? Ямар нэгэн байдлаар тийшээ зам мөр ингээд гарч ийн гэж харагдаж шүү заяа. За өөр яасан бэ манай хүмүүс? За амьдралд нь шинэ учрыг шинэ хүн гарч ирсэн. За тэр үнтэйгээ бол ерөнхийдөө мэддэг байсан ч гэсэн та хоёрын уулзалт нэгдэл эхлээд удаагүй байгаад байна. Хайр сэтгэлийн асуудал төр бол за азтай ивэлтэй сайн мэдээ дуулахаар харагдаж байна шүү. За хайртай хүнээс чинь сураг мэдээ ирэх, юмс эхлэх, шинэ хайр харилцаа холбоонд орох, хайр сэтгэлийн тал дээр сайхан хэл мэдээ, сайхан зүйл ямар сайхан баяр жаргалтай мэдээлэлүүд орж ирэхийг бол зөвгөнж хэлэхэд бол маш олон төрлийн мэдээ орж ирж байна. Тийм.
За яа уйлж унжаад байна. Яа үе хямраас хавлаад байна. Сэтгэл санаа чи яа тийм докторгүй нэг баярлал, нэг дүүрэл, нэг хямраал, нэг ийм докторгүй байдалтай байна гэдгийг жоохон анзаарна. Энэ бол яаж ийна гэхээр за тийм ээ энэ бол яаж ийна гэхээр бас л ер нь жож ирэл энийг сонгох гэж чад хоёрыг сонгоцсон хүмүүс байж магадгүй нэг дээр бас хэрэгтэй юмнууд нь гарна. За сэтгэл санааны байдлаар докторгүй уйлсан, хямарсан, зарим зүйлийг бодож өрөвдсөн, өөрийгөө өрөвдсөн, халиа юмд гацсан байгаа юм шиг мэдрэмж аваад удсан байгаа боловч амьдрал чинь гацаагүй үргэлжлээ яваад байгаа шүү. Энийг бас анзаараарай. Одоо байгаа юм жижиг шил лам цагтаа шүүхийн асуудал, за магадгүй энэ шүүх цагтаагаар очиод байгаа асуудлууд алхамдаа цаг хугацааны эрхэн дээр цаг хугацаа жоо хожоод өгөөрэй гэж гарч ирж байна. За цаг хугацаа жоо хожих хэрэгтэй шүү. Тэрний эцсээр бол дандаа юм мөр бүтээлтэй өөрчлөж ашигтай. Тийм, ийм юмнууд харагдчихэ шүү. За, эргэн тойрны хүн амьтнаас жоохон урам угралт, сэтгэл гонсойлт мэдэрсэн юм шиг байна. Сэтгэл зүрхчин шантраад зарим нэг юмн дээр бүр буугаад өчмөр санагдаад байгаа ийм асуудлууд бол харагдчихэ шүү. За, өөртөө ч. Гэхдээ яаж юм гэхээр энэ асуудлууд бол аажимдаа явандаа гайгүй шийдэгдэхээр байгаа учраас одоо битээ цухалдаарай. Энд чинь цаг хугацааны ирэхээр зарим зүйл шийдэгдэнэ гэдгийг ойлгоод гунилж ингэж уйлж ямарч ингэ сэтгэл зүгээс савлуулаад тах шаардлага байхгүй. Ар гэрээ чинь зүгүүдээс бол үл ойлголцол ч юм уу эргэн тойрны итгэдэг найддаг хайртай хүмүүсээс ч юм үл ойлголцол хэрүүл маргаан асуудлууд үүсээд байгаа юм шиг мөртлөө чиний эрэг зүсрэг цосоод байгаа юм шиг мөртлөө яг хэрэг дээр бол чиний тал цогсноо. Тэгээ асуудал дуусах энүүхэн нэрмэг дээр ирсэн байхад яг дунд нь шантраад дунд нь бууж өгөх гээд байгаа юм бэ. Зарим нэг зүйл цаг хугацааны ирэхээр танигдаад авчихнаа гэдэг ингээд хараарай заяа. Бага зүйлдээ талархаж хүлээж аван дандаа ингээд гутраал би азгүй би юм гэдэг миний юм дандаа ингэдэг байхгүй гэж өөртөө муу юм дуудахгүй. За инээж байгаа баярлж байгаа чин сэтгэлээсээ инээж байгаа баярлж байгаа хоногуд чинь маш цөөхөн байна. За 7 хоногийн нэг өдөр юм уу 2 өдөр л ерөнхийдөө нэг юм ишилтийн байдалтай үлдсэн хугацаанд нь бодно, тулгарна, шанална. За тэгэл нөгөө асуудлуудаа харна, өөрийгөө өрөвдөн босож суухгүй. Тэгээд миний энерги ирч дууссан байна. Би ийм өрөвдөлтэй байна. Миний ажил явахгүй байна. За энэ юм ингээл болчих юм дээр би яагаад ингээл болохгүй байна. Миний санснаар бүтэхгүй байна гэд өөртөө ингээд буруу өгөө суугаад ах юм. Өөрийгөө ингээд харлуулад тэгэхгүй заа ерөөсөө тийм юм байхгүй. Энэ бол бүр ингээд цаашаа тэгж сууж байгаа орон босоод гараад тэмцээд яваарэ зүтгэрээ. Одоо л хөдлөх цаг чинь шүү. Өөрийнхөө төлөө зүтгэх цаг ташуураа барих явах цаг чинь те. Ийм цаг чинь шүү. Таны талд ингээд юмнууд хөдлөн хизээ босож хөдлөхий чинь ингээд яхан бурхан шүтээ хараа суугаад байгаа юм. Эсвэл хаалга чинь тогшоод тэгээ нөгөө хэрэгтэй байгаа юмнуудыг чинь торон тэгээд бариад ороод ирэх юм уу яах хэвтэн болов. Нэг юм хүлээгээд байгаа мó гэж харагдчихээн. Тэгэхгүй за ер нь бол ингээд татаагүй хэлж байгаа дуучлаарай. Гэхдээ өөртөө чинь ингээд ивэ минь хөөх юм ингээд тахаасаа илүү одоо босоод зүтгээд өгөөч гэгээд ингээд нэг жоох урам зориг хайр магтаал урамшуулал дутагдаад хаяа ганцаар л мэдрээд байгаа юм шиг байдалтай байна. Ар гэрийн асуудлууд дээр амар их санаа зовж байна. Ар гэрийн асуудлууд чинь амар сайхан нөлөөлнө. Одоо эхлээд өөрийгөө бодноо. Өөрт байгаа асуудлуудаа бодноо. За бие засаа гэрээ зассны дараа тий төрөө заснаа гэдэг ийм стратегийг дагуулж яваарай. Эхлээд өөрт байгаа асуудлуудаа шийдвэрлэнэ. Юмнууд ингээ аажмаар гоёор ирэх гээд мэрэх гээд явах гээд байна мэдрээд байна. За гэвч бол ингээ өөрөө ингээ нэг гацаал тэ авдраны ор суугаал бодингийнхаа мухар шигдэл тэр нэг орондоо өдөржингөө хөвтэй ч юм эсвэл нэг л ийм хэвийн амьдралаар ингээ удаа яваад тахаар яаж өөрийгөө одоо ингээ бас хөгжүүлээд ингээ цаашаа тэлхэвдээ. Өөрийгөө өрөвдөө суугаад уйлал ингээ нуугдаж уйлал нийлний уйлал бараг өсвөлдөө уйлгаа болоод гөлөж штэ. За тий ингэхгүй заяа шинэ харилцаа шинэ хайр дурлал байлаа ч гэсэн тэр имийг талхаж хүлээж аавн. За урдны ингээ харилцаа холбоогүй байгаа далга болоо хүлээж байгаа хүн байгаа бол энэс хил мэдээсэдээ ирэхээр бууж гинөө. Зүгээр учрах хүмүүстэйгээ бүгдэнтэй уулзсан ойрын хугацаанд амар их уулзалтууд өөр төр чи орж ирнэ. За энэ хүмүүстэйгээ уулзаараа гараараа ороорой сэтгэл санаагаа өргөөрэй л гэж гарч ирж шүү. За эхний хэлж байна. Тэгээ бараа юу үсээд байгаагаа ойлгохгүй одоо юуг яаж эхлэж хийх үү гэдгээс бас ингээд сайн мэдгүй яг ингээд нийтийн урсгалаар яваад байгаа. Нийтийн урсгалаас илүү хувийн зохион байгуулалт, хувийн хөгжил сэтгэл, хувийн
одоо тэ ажил амьдралын өндөрлөг одоо энэ хувийн асуудлуудаа сайн анзаараад өгвөл яаж гинэ гэж ажиж жижиг шижиг сааднууд байна. Саад байхгүй байвал бас амьдрал утгагүй шүү дээ тий. Бага зүйлдээ талархаж байхгүй чи ирнэ. Бас нэг юм өргөл энэ төр мөрөгдөггүй, сүсгэлдэггүй тэгээд юмыг дундаас нь орхиод байдаг ийм талуудыг бол ажиглалаа. Гэхдээ урдны үеүдээ бодвол амьдралт ч юм амар гоё юм өөрчлөлт шинжилтүүд бол орж ирэхэд бэлэн болсон тогсч шүү. За урдны байдлууд шиг ийм удаан үргэлжлэхгүй одоо босох цаг чинь боллоо. Босоод гүүх юм бол бүх юм чинь ингээд гой цэхэндээ ороод ирэхээр өөрийн чинь талд гүүгээд ирж шүү. За гүүж байгаа хүмүүстээ бол амар хэлээ амжилттай байна. Гэрэлтэй нэрэдвэтэй байна. Юу хийж байгаа чи хамаагүй. Яг энэ хийж байгаа зүйл чи хэр их өрөө өгөөжтэй бусдын төлөө ингэдэг та бас санаж яваарай. За хүмүүс энэ үзэл бодлоосоо өөрчлөх, яриа хэлцээр нь өөрчлөх, зарим нэг тал дээр ингээ орлого мөнгө төрөх, санаанд хүрэхгүйгээр байгаа талууд байгаад бол энэ хэсэгхэн хугацааны зүйл гэдгийг санаад эцсийн үр дүнний ялтар шийдвэрлээд гэж өөрийн чинь талд байх гэдгийг санаж яваарай. За санаа зовоод ар гэрийнхэн тэрмэн энэ нэгээ санаа зовоод байгаа хүмүүс бол одоогор бол санаа зовох шаардлагагүй. Энэ хүмүүс бол зүгээр нь өөртөө санаа зовно миний онгороо заяа. Өөрийнхөө төлөө санаа зовж, өөрийнхөө төлөө зүтгэж эхэлснээр, өөртөө юм зориулж эхэлснээр сайн зүйлгээ чинь үүд халаа бүтэн нэгдэхээр харагдчих шүү. За баярлалаа. Энэ үртэл үзсэнд баярлалаа, талархлаа. За ингээ 3 дахь бүлгийнхаа уншлагыг эхлүүлье. За энергийн шалгалт. За бодож төлөвлөх. Ямар тогтворгүй байна. За бодож төлөвлөсөн ажил, сургалт, хичээл, ном, боловсрал ихэнх нь тийм юм бодож байгаа хүмүүс байна. За тэгээд бичиг цаастай их ойр ажилдаг, сургаж хүмүүлэхтэй ойр ажилдаг, бусдтай юм олон хүнтэй ингэж ирж очдог хүмүүстэй их ойр ажилдаг, худалдаа одоо энэ олонтой л ажилдаг хүмүүс байна. За ер нь бол за энэ яасан бэ? Ойр нэг юм хил ам, ууггүй юмнуудад өртөөд байсан боловч өргөл гомдол одоо юу ч гэдэг хил ам, хараал зүхэл, хил ам, тэмцэл, атаж хөтөө иймэрхүү юмнуудаа орооцолцсон байгаа боловч эцсийн үр дүн дээр бол ялалт харагдчихэ шүү. За энэ дээр за энэ хүн яасан юу авсан бэ? Яасан бэ? За нэг юм өөрөө чинь дагаад байгаа юм шиг мэдрэмж юм уу? Ийм сахиус махус хамгаалж байгаа гэсэн мэдрэмж байгаа бол тэр тийм ээ таныг хамгаалаад тэлээ явж гин. Өвгөт чинь таныг уулзах хүнтэй ч уулзуулаад, учрах хүнтэй ч учруулад явж гинэ. Та ингээ олонтой хамааралтай, бичиг цаастай хамааралтай, сургаж боловсруулахад хамааралтай, эсвэл сошиал, эсвэл одоо юу гэдэм багш, эсвэл сэтгүүлч, эсвэл одоо удирдлагын албан тушаалтан, өмгөөлөгч, шүүгч одоо юу гэдэг юм бичиг цаастай холбоотой юм тодорхой ийм нэр суурь карьер боломжтой хүмүүс байна. Ийм юмд нээсэн хүмүүс байна. За зарим нэг цөөхөн оюутнууд байгаа шинэ амьдралынхаа төлөө босгож байгаа шинэ цаг үе сургалтын семинарт явна гэсэн бодолтой хүмүүсийн тухай мэрэг байна. За энэ дээр яаж юм хэр өвөдөө сар даасан тэнгэрүүч амар сайн харж шүү, хамгаалж шүү. Одоо хийгээд эхэлж байгаа зүйлүүд ч юм бол яг хил дээрээ шүү. Хил амнаас жоохон орооцолцсон байна. Хил ам орооцолтон. Заа юу. Тэр хил амнууд юусаа энийг муудахгүй. Дандаа ялалтанд танаа зүгтээ гарч ирж байгаа. Нөгөө талтай биш. Нугасаа өөрийн чинь зүв байгаа зүйл шүү. Заа юу. Энэ хүмүүсийг бол бараг ойлгомжтой юм байна дөө. Харсан таасан тэнгэртэй хамгаалсан хүмүүстэй хүн байна. Тэгэхээр тэнгэр үүдээ хараад мөр төгшгөн сайхан алхаа гэж юм. За орлогоны чинь үүд нээгдэж шүү. Өөдөөдөөс гарч ирсэн 2-3 боломж гарч ирж байна. Эднэрийг бол атгаад аваарай. Эрүүл мэндийн зүг дээр бол тэгээд толгойж авах үе дүүрж гин, дотор үе муугарж гин. За хит их ачааллаас болоо ядарж гин. Ус баг уугаад энэ усаа сайхан уу шүү. За өвөг дээдс нь юу хэлээд байгаа яасан? Бас өвөг дээдс бурхан шүтэнтэй айл манайхан ч ерөөс. За өргөлөө сайхан өргөнөө. Бас өргөл өрөхгүй та нар чинь яасан? Гоё хүмүүс таарад байна энэ өдрийн.
мэрэг дээр. За өргөл сайхан өргөн шүү заа ёо. За үйл мөрийг сайхан тэнцүүлнэ. Амьдрал чинь одоо нэг юм 2 юм уу 3 4 юм давхцалтай сайн мэдээнүүд дараа араасаа орж ирэх гэдэг. За энийг талхалтай хүлээж авнаа. Даадаг хардаг тэнгэр өвгдөөс бурхан шүтээ. Заяасан нутаг ус те лам бөө хэн байдгийг түүндээ талархаа гэлаагаарэ гэж гарч ирж байна. За зоосны хороо гаргаарэ. Мөнгө төгрөг орж ирж шүү. Мөнгө төгрөнийхөө зоосны хорыг жоохон гаргачаарэ. Араасаа жоохон хил амтай орж ирэх гээд байгаа мөнгө байх юм бол за урьдчил сайхан хил ам амыг хааж яваарэ гэж гарч ирж байна. За уншиж тэлж мэдэж яваа байна. Таних яваа байна. Сэтгэлийн гал хасцаа айгу цоглог гоё явж штэ. Өө хэмэр өнөртөж байна да. Өстой гоё. За үнэхээр хэмэртэй цогтой залбаатай зөв чигээ зөв болж асан зүйлсэл гоё энэ зөв бүртчихсэн яваа байна. Амьдрал ахуйчин дутуучин дүүрч дундуурчин халигж явах болтугай гэж би өөрөө аливаа юм чинь үүлэн дэлгэрсэн нэр өөрөөс ч л жоохон чармалт хэрэгтэй байгаад байгаа шүү. Ядралаа гэж битээ хойшин тавиараа. За тэг мөн зүтгэж гэж битээ цөхөртлөг өгөөрэй. Амралт юу хоёрыг тааруулаад тавьчих шүү. За амралт ажил хоёрыг сайхан тааруулаад зүтгэжээрэй. Энэ дор бол ажилт амжилт гарч ирж байна. Энэ хил ам мам бол инээдтэй шүү. Өөрөө чинь тал зүтгэн сэтгэл санаагаа битээ хэлбэлзүүлээд нэг инээгээл нэг уйлал нэг стресстэй нэг хэрэлтэй ч юм уу. Ингээд сэтгэл санаагаа хэлбэлзүүлээд тахаар үйлчин дагаа савлаад байгаа юм шүү. За яг доктортой нэг үнцэг нэг чигийг орч. Би бол ялагч тал юм аа. Би бол авагч тал юм аа. Би бол түгээгч тал юм аа. Би чи харсан даасан тэнгэртэй ардаа те харс манда бүх юмтай хүн учраас би чинь зоригтой зүрхтэй алхах ёстой шүү гэдэг юмыг өөртөө жоохон суулгамаар байна. Тэгээ жоохон өргөнөө заа юу. Зоосны хор жоохон гаргачих. Амьдралт чинь хүмүүсийн юм нүдний хор, амны хор тэгээ ийм их ороод идэм юм. Энэ сайхан амьдраад энэ хатаахад гэдэг энэ иймэрхүү юм явцгүй юм өмнө дөрөөсөө санаа зовхгүй. Энийг зүгээр сайхан гаргачноо. Энийг чи ядаад ах юм байхгүй. Сайхан болчин зүгээр. Тийм бэ. Оо тий ялалт бол харагдчих шүү бас заа юу. Энэ хүн бол одоо ингээд нэрээ нүгэл буян чинь тэнцэж үүл мөрсөн цэхэрж яваа хүн байна. Болвол муу юмтай биш сайн юмтай нөхцөж өөртөө ашигтай зүйл дээр дуурч те өөрийнхөө төлөө ингээд зүтгээд явбал сайн зүгэн юмыг бариад ингээд өөртөө хэрэгтэй гэдэг юм зүтгээд явчих юм бол амьдралт чинь ингээд тэнийж болох 10 зоосны 8 тэнийсэн байх шүү гэж хэлж шүү за. Ойлгосноо. Орж ирэх юмнуудыг чинь цах нь ороод ирсэн байна л гэж гарч ирж байна да. Ер нь ороод ирсэн байна л гэж гарч ирж шүү. За харсан даасан тэнгэрүүд нь юу гэсэн юм? За ер нь ингээд тий хараал амир энийг л баясаалаад жаргалтай манай нийт. За амьдрал тааш ирж байгаа жижиг сажиг сорилт даваа ингээд жоохон хил ам хэрүүл тэмцэл иймэрхүү зүйл бол нэг давах ёстой даваа сориоч юм аа гэж талархаж хүлээж аваарэ гэж гарч ирж шүү заа. Тэгэхгүй бол ингээд нэг юм байгаа бүх юмыг айц төгшөөрөөр хүлээж аваад идэм юм. Би л азгуудаа би л ингээд гэж бодод нүггүй шүү. Харсан даасан тэнгэртэй хамгаалдаг хүнтэй ураг удам сайтай угсаа гаруултай салаа мөчөр болгон ч уургаж дэлгэж явхад саар жижигхэн бодлоос болоод өөрийгөө бити төртүүлээрэ гэж мөрийг зөвгөнж байна. За энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Инх сууж мөгч аргаарай.